Хаврын үйлрэлд зүүн бүсийн нутаг тэр дундаа Дорнод аймагт байгаль экологийн ноцтой хохирол дагуулсан ой хэрийн төмөр их гардаг. Өнөөдрийн байдлаар Тус аймгийн 11 суманд гарсан ой хэрийн төмрийг унтраасан бөгөөд дахин ой хэрийн төмөр гарах эрсдэл өндөр байгааг Дорнод аймгийн онцгой байдлын газраас мэдээлсэн байна. 2025 он гарсаар Дорнод аймгийн 14 сумын 11-д нь хэрийн төмөр гараад байгаа юм а. Цагуурын байгууллагын мэдээгээр ойрын өдрүүдэд салхины эрч 18-аас 24 м/сек хүрч ширүүлсэн төмрийн эрсдэл улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. За иймээс Дорнод аймгийн онцгой байдлын газар төмөр байнга гардаг Минингийн талд гал унтраах бүлгээ байрлуулж мөн сум бүрт онцгой байдлын нийгэм мэргэжилтнийг томилон ажиллаж эхэлжээ. Хамаагүй хонцондоо ойртуулж болохгүй шүү. За хүн хүчний хувьд бол нэлээд дутагдaltaй. За тоног төхөөрөмж техникийн хувьд бол боломжийн. За өнөөдөр бол байгаа хүн хүчээ ингээд хөдлөхөд бол 6 бүлэг бол шууд нэг дор одоо ингээд хөдөөхээр гарах боломжтой. За ингээд ирэхээр юу вэ гэхээр бид одоо сумд дээр энэ сумын мэргэжлийн сумын онцгой комиссууд нэлээд сайн ажиллах, бэлтгэл бэлэн байдлаа сайн хангах, нэг хоёрдугаар бүлгийг чадварчуулах, бэлэн байдлыг оноо машин, бензин, тоос, хүн хүчгээд нөгөө тэгвэл хүмүүсийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал дээр бол онцгой анхаарч ажиллах ингээ шаардлага бол зүйсээр тавигдж байгаа. Хэрийн төмрийн дуудлагаас гадна энэ аймгийн төвийн одоо иргэдийн хог шатах, заашаа байшин руугаа орох, за хүн иргэд өөрсдөө одоо амралтын өдрүүдэд энэ шарлсан өвсөө одоо шатааснаас болдож одоо эд хөрөнгө рүүгээ гал оруулах ийм тохиолдлууд байдаг. За салхи хэсэг тусам одоо дуудлагууд нэмэгддэг. Мэдээж биднийг бол одоо энэ онцгой байдлын ерөнхий газар төр засгаас энэ эрсдэл өндөртэй бүс нутгууд бол анги байгууллагуудыг шинээр байгуулж байгаа. За халахгүй сум, Баян сумд шинээр анги байгуулагдсан. Хувцчин орооцолтой төлөө заяа. Хүн хүчний нөөц сул байгаа энэ үед хэрийн төмрийн хажуугаар суурин газрын айл өрхөд хашааны өвс хогийг шатаах зэргээр гал алтах нь элбэг байгааг хэлж байна. Дорнод аймгийн төв чой болсон хотын хүн ам 50 мянгаыг давж тэр хэрээр гал төмрийн дуудлага ачаалал жил бүр нэмэгдэж байгаа учраас гал унтраах анги шинээр нэмж байгуулах асуудалч яригдаад эхэлжээ.